За эхлэх үү? За юу гэж ярьдаг лээ. Манай подкастын нэр юу вэ? Podcast шүү дээ. Окей. Хүчөөшинээр амар дуртай үздэг бах тий. Баган царайлаг хэлдэг ч үгүй. Аха, биг. За, сайн байна уу? Манай подкастын маань нэлийн удаан завсарсан шинэхэн дугаар маань эхлэхэд бэлэн болоод байна. За, тэгэхээр энэ удаагийн дугаарт маань Рю бит хоёрлохнаа байгаа. Сайн бацхан уу. За ингээд баг жидэл гарны дараа манай дараагийн дугаар эхэлж байна. Тэгэхдээ энэ удаадаа ер нь аль болох 14 хоногт нэг дугаар гаргая гэж бодоод байгаа. Арай идэвхтэй яхих гэж байна энэ удаа. Тийм. Яг өмнөх дугаараар бид нэр ярьж байхад чинь л Мушоко Тенсейг дөнгөж гарч ирсэн шүү дээ. Яг гарах гад байжсэн. Тэгэл одоо яг 2 сизон гарцсан байна. Тэгэл хүмүүс бол амар Мушоко Тенсейгэд амар дуртай болцсон байна. Тухайн үед бас Jujutsu Kaisen яг гараад корн одоо гараад явж исэн. Одоо бол бүр сизон 2-ын зарлагтаад Jujutsu Kaisen бол нэлээ Японд очиж гэлтгүү дэлхийд дахинд амар алдартай болоод ирсэн тий. Нэлээд чухал одоо цувралуудын нэг болцсон байна. Аль хэдийнэ. Хамгийн анх манганд гардаг байхад Jujutsu Kaisen ч underrated боёо нэг хүн нэг хамт олон community багтай underrated манга гэж явдаг байснаа. Anime гарснаас хойш одоо сүүлдээ overrated тал руугаа нэрлэгдээд ирж байгаа шүү дээ. Харин тий одоо ер нь бол тэгж л явдаг л та ер нь. Яг одоо ер нь тэгээд анх Attack on Titan гарч яхад чинь 13 онд бүр хинч мэдтгүү шахав байсан чинь тэгэл одоо яг ямар болчиход байгаа лээ тий. Attack on Titan Crunchyroll серверийн унгаагаад байгаа тий. Тэгээ одоо уусаа аниме ингээд мангагаа амар чирдэг амар болчлаа л да. Анх бас хиний Demon Slayer-ийн аниме гарахаас өмнө бас борлуулалт ямар л тэгсэн яг Demon Slayer-ийн аниме гарсныхаа дараа One Piece-ийг гүйцээл тий. Тэгэл One Piece-ийг гүйцэж гэдэг чинь баг өмнө Attack on Titan л нэг хальт гүйцсэн юм байл ш. Тэгэхэд чинь Demon Slayer бол Японд борлуулалтаар бол баг маш удаан One Piece-ийг гүйцсэн баг шүү. Ер нь дуустлаа л гүйцсэн. Манга нь одоо дууссан байгаа шүү дээ тий. Тийм дууссан. Тий, манга нь бол дуустлаа л One Piece-ийг дээр гарцсан явжсэн. One Piece ч одоо хэдэн жил үргэлжилж байгаа лээ. Тийм, тэгэл одоо баг манганд бол Японд хамгийн их борлуулалттай. Тэгэхэд Demon Slayer-ийн амжилтыг бол ивцсэн баг. Хамгийн сүүлд подкаст хийдэг ах чи Spy Family гэж бөө юм болоод идэг гэсэн. Одоо 2022 оны хаврын үлрэлт Spy Family-гийн одоо аниме гарах нь 2 сар хүрэхгүй хугацаа дараа гарч гарлаа да. Тийм, тэгэд бас энэ Spy Family дээр нэг юм ярих гэхээр энэ одоо ингээд студийг хараад тахт хэдэн студи амир юм хийгээд одоо ер нь нэлээд тодроод байна л да. Одоо энэ Wit студи байна. Тэнгүүтээ Cloverworks байгаа байхгүй. Тийм. Одоо Cloverworks ч нэг cute стилтэй хийдэгтэй айгу хөөрдөм. Гэхдээ нэг Cloverworks ч одоо хит нэлээд аниме гаргачлаа тий одоо. Тий. Wonder Egg Priority гэснээр нэг юм хүүхэд идүүлээд идэх чи ямар юм блэ? Нөгөө юу лээ? Yakusoku no Neverland тэрийг гаргасан. Тэгээ одоо энэ үлрэлтэхэд чинь обосноо 20 мянга гаргасан шүү дээ. Тий. Тэгээд энэ үлрэлтэхэд бас 3 аниме гаргаж байгаа. Одоо амар их алдартай болоод байгаа. Нөгөө cosplay хийдэг охинтой. Тийм, cosplay хийдэг охинтой Sanobiski ямар юм жоохон урт нэртэй тэрийг гаргаж байгаа. Тэгээд Akebi чаан гэд бас нэг дунд сургуулийн дунд сургуулийнх гэхдээ. Тийм үү. Тэгээ бас өөрөө нэг Токио ямар юм гэсэн бас нэг тийм өөрсдийнх нь оригинал зохиолтой тийм аниме гаргаж байгаа юм билээ. Тийм нэг сизонд бол ерөөсө 3 аниме гаргаж байгаа байхгүй. Бас нэлээд л их хүчтэй орж ирээд ер нь одоо ингээд хараад тахтал Cloverworks бас нэлээд тийм ингээд үлрэлийн ингээд 7 хоног болгоны санал асуулга өгдөг штэ. Энэ 7 хоногийн топ аниме гэл тэрэн дээр ер нь Cloverworks-ийн анимеуд ер нь их дээгүүр харагддаг бас. Одоо жишээ нь cosplayтэй аниме бол Attack on Titan, Demon Slayer хоёртой зэрэгцэл үзээд байгаа шүү дээ. Одоо тэр хоёр одоо тий акултай зэрэгцэж үзэж байгаа тэгэхээр бол бас нэлээд сайн л байгаагийн шинжилтэй. За, Jujutsu Kaisen чинь болохоор 23 оны өвөл season 2-ын зарлагдсан байлээ.
Тэгээ мангаг нуушдаг хүмүүсд нэлээд спойлер болохоор бас нэлээд хол явахаар хэлээд байна чи. Нэлээд баг Shibuya арк хүртэл баг явчих юм шүү. Постерыг харах юм бол постерыг харахаар тэгэл тий. Угаасаа гэхдээ мапа бол бүр яг энэ Jujutsu Kaisen нэгт хийх бүр яг байсан байгаа хөөе. Одоо ингээд бодохоор яг л бүр ингээд бүх донжин ингээд яг бүр яг тий яг ингээд энэ анимег тий энэ цуврал яг ингээд аниме болох байсан бол угаасаа мапа л хийх байсан байна гэдэг. Одоо харахад бол амар сайн хийгдсэн. Маппаг гэдэг тэгэл ер нь бол сайн л за одоо маппаг одоо сайн муу гэж явахтай одоо at this point одоо маппаг гэдэг Jujutsu Kaisen авдаг тий 23 он. За яг энэ бол дахиад яг жилийн зай байгаа байхгүй. За тэнгүүт 22 онд ингээд Винланд гарна гэж байгаа байхгүй. Винланд ч ингээд 22 онд гарна гэж бүр зарлагдсан байсан. Тэгсэн чинь ингээд Wit Studio болохоор ингээд за манайх одоо ингээд Винландыг дахиж хийхгүй болсон. Ингээд угаасаа өөртөө зарласан. Тэгснэ ингээд манайх одоо ингээд гэхдээ ингээд энэ аниме дээр ажиллаж исэн хүмүүс бол ажиллана. Ингээд тэг зарлж исэн. Тэгсэн чинь одоо саяхан нэг бас зарлал гарсан шүү дээ. Тэгсэн тэрэн дээр болохоор найруулагч нь болохоор мапа руу шилжчихсэн юм бэлээ. Мапад ажиллаж байгаа бол одоо энэ яг Винландын 1-р сизон дээр ажилласан хүн. Тэгээ тэд нар бүгд л мапа дээр очиж ажиллах юм бэлээ. Гэхдээ одоо тэгээд яг яах юм бол таа бас сонирхол байна л да. Яг уу нэг ажиллаж исэн хүмүүс нь байгаа ч гэсэн гэхдээ тэгэл бүх юм мапа болоод хаар надаа бас жоохон таарамжгүй л байна л да. Одоо ингээд улирал болгоныг ингээд харахаар улирлын ингээд эхний за ингээд хүмүүс эрэлттэй байгаа нэг 5-6 аниме байдаг шүү дээ. Тэрний баг ингээд улирал болгоо харахаар л 3-4 ингээд мапаг ерөөхдөө бол ерөөсөө ингээд тэргүүлэх өрөө ороод ирж байгаа. Жил болгоны ингээд одоо ингээд Attack on Titan ингээд Jujutsu Kaisen ингээд мапа олчлоо. Тэгэнгүүт одоо энэ 100 гэхэд л энэ намарчин юу гарахаар болсон шүү дээ. Нөгөө Chainsaw Man хүртэл мапа олцсон байсан. Тэгснэ бас нөгөө Kisiju ямар юм гэсэн нэг тэр манга бас нэлээд алдартай. Тэр бас мапа олцсон байсан. Өөрөөсөө мапагүй байхгүй олцсон байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд харахаар мапатай өрсөлдөхөр гэхээр одоо ганц энэ юу гаргаж байгаа демош дээр гаргаж байгаа new photo билээ байгаа байхгүй. Бусд нь бол тэгэл баг ерөнхийдөө 60 ханар болчихж байгаа байхгүй. Ерөөсөө л нэг тэ ганц мапал байж идэг. Бусд нь одоо тэгэл ерөөсөө жижиг анимнууд гардаг. Тэгээ гол нь анимныхаа плотон гэх юм уу ер нь бол нэг сайн явахаргүй. Ер нь бол байдаг л нэг анимнууд эдэн штэ. Яг гардаг юмнууд бүгдээрээ яг байнга үзэгддэг юмнууд одоо жишээлбэл нөө хайрд бол бөө юм болж иж сэтгэл хэлцэлдэг ч юм уу нэг намайг тиймэрхүү юм даацдаг. Тэгээ эсрэгээр ингээ харах юм бол Kyoto Animation ерөөсөй байхгүй болцоо. Бүр эрс багсан уустай аним гаргах. Харахаар зөө Kyoto Animation байхгүй зөө. Тэгээ үсрээд кино гаргавал гаргана. Хол байдаг кино. Тэр ингээ угаасаа бүр Kyoto Animation ерөөсөй байхгүй болцсон. Sunrise бас ерөөсөй байхгүй болцсон. Тэнгүүтээ бүр Madhouse баг бүр арчигдсан. Баг байх. Тэгээл нөгөө GC staff тэгээ өөр чин PA Works ч ерөөсөй ингээ баг байхгүй болцсон байхгүй. Одоо ингээл харагдаж байгаа хэдхэн студиуд байгаа нь ерөөсөө Mappa, Leading Films, тэгэл Cloreworks, The Production IG хүртэл нэг амар гоё юм ахгүй байхгүй. Яг хараад багт. Харин тийм ээ. Тэгээ одоо ингээл дандаа нэг хитэн жижигхэн 60 хаанууд үлдсэн. Ерөөсөө л ганц Mappa ингээл хамаг тэгээ том мангануудыг аниме болгодог. Одоо тийм оригинал юу ч үт юм уу. Одоо тэгээ тэд нар ерөөсөө ингээл харагдахгүй. Өстой ганц тэгээ Mushoku Tensei ч одоо ямар студид хийлээ. Цоошин студиэс. Ёстой харагдаж сонсогдоогүй студиэс. Тэгээ энэ Mushoku Tensei-г одоо битил бас нэг том юу авчаасаа. Одоо гэхдээ ингээд миний ингээд хамгийн дургу хүрээд байгаа, Mappa-гийн хамгийн дургу хүрээд байгаа юм ингээд одоо сайн мөнгөөр зодоод байгаа ч юм уу нэг тийм юу бол байгаад байгаа байхгүй. Мөнгөөр зодоод аваад яг яаж аваад идэх нь би бол мэдэхгүй заа. Гэхдээ ингээд тэгээ Wit Studio ингээд Attack on Titan эхний 3 сизнийг ингээд яаж хийлээ те. Тэгснэ ингээл хийцэн үед ярих юм бол Wit угаасаа л дээр нь ороод байгаа юм л да. Тий ингээл саундтрак нь хүртэл тэгэл ингээл ерөөсөө л тий амар гоё мэдрээд хийцэн. Тэгснэ ингээд Wit чи хамгийн анхны цуврал нь ерөөсөө юу байсан байгаа байхгүй. Attack on Titan тэгэл ингээд амар гоё байсан чинь одоо яг өмнөд Attack on Titan-ыг ерөөсөө авч явж байгаа юм нэг л юм байгаа. Угаасаа л өөрөө манга амар сайн зохиолтой. Угаасаа л ойлгомжтой ерөөсөө
тэр яг ямар вит нь хийн үү, мапа нь хийн үү ойлгомжтой. Угаасаа л тэг дэлхийн нийтийг байлдан дагуулах нь ойлгомжтой байхгүй. Тэгэхэд ингээд мапа өөрсдөө ингээд амар том студиутэй тэнгуүтэ бид нар чадна гэж ангуудаа ингээд одоо бүх тэг үлэмж битнүүдийн тулаан нь ерөөсөө ингээд амар болох CJ хөдөлгөөнт болсон. Ерөөсөө бүгд тэгэхэд ингээд чи одоо санаж байгаа нөгөө нэг Attack on Titan season 3 дээр чинь нөгөө хиний Бертолтын нөгөө нэг бидүүлсэн үү? Биш. Тэрний нөгөө нэг яг Titan дээр чинь нөгөө нэг ганцаар ингээд уусаа нэг CJ хийцсэн байдэн шүү дээ. Тий. Бусдын болохоор гараар зурсан. Тэгэхэд ингээд яг тухайн үед хүмүүс ингээ амар шүүмжилж ирсэн шүү дээ. Ингээл ёо вит одоо яриачтай ингээл те ганц ингээд дээр үлэмж битний. Ганц үлэмж битэн дээр ингэчлээ гэж чинь. Одоо ерөөсөө мап бол тэр чигээрээ юу болсон шүү дээ. Тэр чигээрээ бүгд CJ болсон. Тэгэл яг ингээл яг үндсэн тулаанууд амар болох харагддаг. Тэгэд энийг одоо яг тухайн шүүмжилж исэн. Тэгэл тухайн үед чинь хүмүүс тэгэл мапаг амар магтаалсан. Ашгүй Attack on Titan-ыг том студ авчлаа гэсэн. Тэгсэн яг үндэ тэг гарахад яг тулаан бол үнэхээр сэтгэлд бол хүрхгүй байхгүй. Тэгээ тулаанаас гадна надаа шинэ opening end ерөөсө таалагддаг. Надад бол тэр төгсгөлийн дуу бол таалагдж байгаа. Байж болно. Гэхдээ Аку Монако. Тийм. Эхлэлийн дуу нь болохоор ингээд нэг тийм Attack on Titan гэхээс илүү одоо юм одоо амар тийм dark fantasy манга гэдэг шүү дээ. Attack on Titan-аас илүү тийм Berserk ч юм уу эсвэл одоо тэр Chainsaw Man тэр шиг тийм ингээл team анимад илүү тохирохоор нэг арай тийм нэг vibe жоохон таараагүй ерөөсөө таараагүй. Тэгээ би ус Attack on Titan-ыг ерөөсөө үзгэлж болцсон. Тэгэл шалтгаан нэгэл манганы төгсгөл байсан. Тэгээ хүмүүс яг үзгэл ах одоохондоо дэлхийн нийтээрээ л ингээл те Attack on Titan-ыг ингээл магтаал. Тэр чигээрээ hype биш. Тэр чигээр hype лээ. Тэгээ одоо яг над шиг л юм болох бахтай л гэж бодож байна. Яг ингээд яг одоо гарч байгаа хэсгийг мангаг нь уншсан хүмүүс ч бол уудлаагаас гэл те. Дэлхийд даяараа ёо гэж хэлсэн. Одоо тэгээд за яг хаа тэгээд ямар ч лсэн бол мапа хэрвээ яг энэ ингээд Attack on Titan хийж байгаа шиг ингээд CGI дадах юм бол жаахан тийм 3D модельээр ингээд том битүүдийг ингэж халтууртгаал жаахан муухай юм бил. Ерөөдөө нэг видалт нэг гэлс ингээд нэг хийж байгаа юм шиг. Видалт нэг хийдэг дээ. Тиймэрхүү. Мапа бол одоо тэгээд яг мэдчил. За тэгэл яг одоо мэрэгжлийн хүмүүс юм чинь тэгэл одоо. Яг үзэгчдийн зүгээс бол нэмэрхүү л. Тийм. Тэгээд надаа нэг сэтгэл дээрээс өрөхгүй байгаа арай л прожект авч тэгснэ. Өстой нөгөө нэг өлийн юм шиг бүх томын түүгээд байгаа байхгүй. Тэгэл одоо бас тэг жижиг студиуд чинь ингээл ганц хоёр угаасаа тийм бүх дандаа тийм лаглаг юм олж авахгүй шүү. Тэгэл нэг ганц хоёр нэг тийм өдрийн хот шиг амир хатах юм барил авангууд л тэрийг ингээл баг болгочод байгаа юм шиг. Тэгээ сүүлд бас нэг тийм сонирхолтой ярьцлага бас нэг одоо Японы ч нэг Гандам гэдэг тэр чинь бол алдартай шүү дээ Гандамын. Тий. Классик ингээд тийм классик зохиолч найруулагч нь бас нэг амир би бас сайн мэдэхгүй л хүн байлээ. Гэхдээ яг хэлсэн үг нь ингээд яхад болохоор ингээд ер нь Япон одоо ингээд те анимашнэр ингээд бас ноёрхдаг байсан. Дэлхийд одоо хятадд бол алдчихж байгаа гэдэг. Одоо угаасаа ингээд хэдэн жилийн дараа гэхэд угаасаа хятадын донхог аниме ер нь гүйцэхэ болно гэсэн байлээ гэж ярилцлагандаа хэлсэн байлээ. Тэгээд би бас энэ жил нэлээд донхоо судаллаа. Донхоо бол үнэхээр ёстой зүгээр юу юм бэ? Донхоо бол угаасаа зураглалаар бол баг анимыг хол хаяхаар юм байна. Нэр нь том акул биш бол одоо юу гэдэг чинь мапач байд юм уу? Одоо ufotable биш л нэрээ баг зураглалаар бол баг илүү гарна үхээс анимээс үр тутгаарг болцсон бил. Японы анимашн компаниудаас тий студиэс. За өвлийн анимнуудаас ярих уу? За өвлийн анимнуудаас угаасаа ойлгомжтой энэ улирлаас ерөөсө хамгийн топ нь Attack on Titan, Kimetsu no Yaiba байгаа. Ардаас нь Sono Biscuit ороо Koyosuru. За тэгээд яг ингээ харахаар яг л нөгөө гурав байгаа зэ ингээл Mappa, Ufotable, Cloverworks гурав л байгаа. Тий. Тэгээд ардаас нь Vanitas no Carte, Vanitas no Shuki. Vanitas ер нь бол амар тайчгүй шүү дээ. Яг за ер нь бол нэг Фужошиноор амар дуртай үздэг бах тий. Баган царайлаг идэж үтээ. Би гэдэг Vanitas-ийн гийнх нь улаан ногоон фильм байсан. Байсан ч гэж одоо ч хിവэрэл тээ.
Тэгээ Ванитасыг анх мангаг нь уншиж байхад би бол амар дуртай уншдаг байсан ахгүй юу? Амар кимэ идэртэй амар тэгээ вампир идэртэй заяа. Тэгэл яагаад ч юм бэ анимыг нь үзэхээр яагаад ч юм надад жоохон кринж санагдаад анимыг их үзэхгүй байгаа. Тийм үү? Яагаад кринж вэ? Харин ч барыг мэдхгүй нэг уул нь айгүй сайн гоё л хийж байгаа л та. Гэтэ яагаад ч юм бэ? Үнэхээр гоё хийж байгаа. Тэгээд ингээд миний номер 1 хайртай мангакагийн маань одоо бүтээл 2 дахь анime ингээ гарч аваад бол би баяртай л байгаа л та. Гэтэл ягаад ч юм бэ кринж санагдаад байгаа. Эсвэл би зүгээр вампиртэй юм үзэж чадах байсан баг. Ерөнхийдөө. Яг уу одоо жишээ нь ингээ нэг айгуу тийм нэг эвгүй бас эротик хэсгүүд айгуу эротик жишээ нэг тиймэрхүү хэсгүүд нь айгуу таалагдаад байгаа шүү дээ одоо жишээ. Зөв надаа ингээ фотошоп биш ч гэсэн ингээл те тийм гой хэсэг айгуу ихтэй. Тий, айгуу ихтэй. Тий, айнаа. Зохиолноос айгуу дажгүй. Ер нь одоо гарч байгаа энэ үйлрэлээс гарч байгаа эдээс аргагүй нэлээд дээгүр байх нь бол мал аргагүй гэж би үзэж байна. Өөрөөс яг орчуулдаг ч болохоор тэр юм нэлээд сайн гэж хараад байдаг шүү дээ. Тэгэд энэ яг одоо гарч байгаа энэ part 2-ыг бол хүмүүс үнэлгээ ч гэсэн 8 гараа явуулсан байлаа. Эхнийх нь арай 8 хүрээгүй байсан. Сайн биш. Тий. Уус 2 нугаас айгуу дэж байгаа нэг анги дээр айгуу их үйл явдал гарч ах шиг үлээ шүү дээ. Ер нь бол баг манганы 2 бүлэг шахаад оруулсан. Тий, одоо ер нь бол айгуу хурдан шахаа яваад байгаа шүү дээ. Хурдан одоо гэхдээ анимеч нэг үе бодоход юу болж тий. Айгуу хурдан шахдаг. Тий, гэлс ингээд нэг жижигэн ингээд илүү одоо хэрэггүй ч яах вэ нөгөө плот яг гол хэрэгтэй юмудаа гэлс орлаад ерөөхдөө ингээл тий, үйл явдалтай удаан биш хурдан үйл явдалтай болох заа ер нь бол. Тий, ер нь хараадах нь ингээл 12 ангаар ангид ингээд шахаал явчихдаг болчих. Одоо тэгж 24 анги ангаар 25 ангаар гардаг юмч барыг хоор болчих тий. Тэгээ Attack on Titan 12 ангид багтаана гэсэн үг үү? Тий. Тэгээ төгсгөлийн ангинда яах юм сайн мэдгүй ньютсан 12 ангид арай багтахгүй хаа. Гэтэ төгсгөлийн ангийн муу болгож болов дими яхаа. Тэгээд яг уу Attack on Titan дээр нэг жоох спойлер агуулсан юм хэлчихэд Attack on Titan чи ингээд манга нөр 2 төгсгөлтэй шүү дээ. Хамгийн сонин. Бэж да. Сүүлд гарсан юугаар дуусахгүй мүү? Сүүлд гарсан юугаар дуусаагүй заяа. Тэгснэ ингээд одоо нөө юу гэдүүлээ Tonkabon гэдэг лөө. Тэгж ярьдаг лөө. Нөө Walmart гардаг чинь. Нөө 3 ингээд chapter чинь нөгөө нэг бот болгоч чи Tonkabon гэдэг лөө юу лээ. Заавалчсан хамгийн сүүлийн волюм дээр болохоор ингээд Сайма чинь нэмж 3 билүү 4 хуцтай панел зурсан. Тэгээд тэр нь ингээд яг ихэнд гаргасан төсөглөөсөө шал өөр төсгөлтэй болоод дуусчихж байгаа байхгүй юу? Нөгөө авраг зааж энэ хэсэг спойлертай шүү. За энэ дээр яг юу харуулга тавина. Нөгөө авраг том модтой бүр хэдэн мянган жилийн дараа нэг жижигхэн хүүхэд тэр модыг олоод бараг түүх тавтаж байгаа маягаар яадаг мөн үү? Тий, тэр нь болохоор яг сүүлд нэмэлт сүүл 2 дахь төсгөл нь аахгүй юу? Зөв би тэр яваадсан зураг тийм учиртайсэн юм. Тий, тэр би тэрийг нөгөө fan made хэсэг юм бах гэж ойлгоодсэн шүү дээ. Үгүй эсэм тий. Тий, тэгсэн чинь болохоор тэр тийм байгаагүй. Тэгээд ер нь Attack on Titan чи бас бөөн драматай шүү дээ. Одоо ингээд тий зохиолч нь өөрөө ингээд хоёр өөр төсгөлтэй ингээд манга төсөгч гэж байгаа. Тэгсэн чинь ингээд тий төсгөлд нь одоо ингээд надаас өсвөлээд ингээд тий сэтгэл нь ингээд ханаагүй тий хүмүүс байлаа. Төсгөлд нь ингээд төсөн сэтгэлд хүрээгүй хүмүүс өөрсдөө тий Shingeki no Kyojin Requiem гэдэг тийм юу гаргасан. Fan made одоо төсгөл заяа. Сүүлийн юу дураараа юм бэ гэдсэн шүү дээ. Тий амар дураараа. Одоо фэнүүд нь заяа. Тий фэнүүд нь ингээд бүр одоо бүр сайт нь ч хүртэл байгаа. Тэд нар ч өөрсдөө сайтаа нээсэн заяа. Тэснэ ингээд өөрсдийн тийм юутай төсөглөө хийнгүүтээ албан ёсны тийм юутай манга өөрсдөө мангагаа зурцсан тий. Яг сүүлийн 3 бүлгийн сүүлийн 3 билүү 2 бүлгээс шал тусдаа өөр зохиолтой байхгүй. Тийм. Тэгэнгүүтээ тэрэн дээр болохоор миний бодлоор төсөглөөс нь шал өөрөөр хийсэн билээ. Гэхдээ би тэрийг уншихад ингээд төсгөл нь юу байгаагүй. Төсгөлийн дуусгаагүй заяа. Тэгээд дахиад нэг бүлэг дутаа байгаа байхгүй. Тэр нэг хязгаарх нь бол тийм. Гэхдээ бол яг миний уншсан тэр 2 chapter дээр болохоор шал өөрөөр хийсэн байсан. Одоо ингээд те
яг фэнүүдийн хүсчихсэн эринг бол жоохон хийцэн байсан л та. Гэхдээ тийм боловч надад бас таалагдав. Чам тэгээ яг юу яавал яг таалагдах байсан. Ер нь төгсгөл зүгээр юуг мэрч идэрч яасан байвал таалагдах байсан. Хэдэн уншигчд л байгаа шүү дээ. Хэдэн уншигчд ингээл те хийцэн байгаа шүү дээ. Тэгэхээр бас ингээл те тэгээ натаа адилхан уншигчд болохоор бас нэг тийм арай юу аж бол чадахгүй байгаа байхгүй. Яг би яаж төгсгөл ингээд биш заах уу надад болохоор шүү дээ те. Яг энэ хиний Исаамгийн төгсгөл бол ингээд за би болохоор ингээд те за угаасаа баг энэс өөр яаж дуусах вэ гэж бодоод би яг ингээл явж исэн байхгүй юу? Яг төгсгөлийн тэгсэн чинь ингээд яг ингээд юу яг жилийн өмнөх гарсан chapter дээр болохоор яг хамгийн төгсгөлөөсөө сүүлээс 2 дахь chapter дээр болохоор ингээл ер нь нэр за тэг ялагдал дуусахад ингээд за энэс өөрөөр ч уусаа яаж төгсгөвдөө гэж бодож исэн чинь ингээд хамгийн гол нь төгсгөлийн chapter дээр болохоор эрийн нэтэр тэ дүрийг бүр ингээд байхгүй болох хэцүү. Яг үндэ тийм ингээд илүү зүйл ингээд надаа ингээд тэ эрийн чи ингээд одоо хүн болгоны тэ ингээд хүмүүс ингээд гайхчихсэн ш по эрийн чи ерөөсөө өстө 200 IQ дөрвөөж өстө хамгийн тест чика агуу дөрвөөж өстө ямар амар зохиол бичвэ гэсэн чинь тэрийг Исаим өөрөө төгсгөлийн chapter дээр бүр ингээд үүсгэж хэцүү. Тэгэл тэрийг ингээд хүмүүс уншаал ёо арайч Исаим ингээд яагаад энэ дүрээ ингэж харуулах хэрэг байсан юм бэ гэл те. Тэнгүүт тэрэн дээр ингээд хүмүүс хоёр багцсан за уншигчт нь. За нэг нь болохоор ингээд те ингээд биш үү. Нэг нь симп. За тийм нэг нь болохоор ингэж үзсэн. Нэг нь болохоор ингээд эрен ч уусаа симп юм байсан юм байна гэл те. Эрен ч зүгээр л ойлгох хөвгтэйч гэл. Тэгсэн чинь нөгөө талд нь болохоор ингээд эрен ч болохоор тийм амар баатарлаг дүр ингээд шийдэмгий дүр аваад шийдэмгий дүрлээ ингээд өөрийнхөө зорилгын төлөө ингээд те маш их зүйлийг золиослсон. Тэ ингээд эцсийн хүртэл ингээд одоо эрентэй төстэй одоо маш олон дүрүүд өгдөг шүү дээ. Тэ гол дүрээс одоо нэг тийм жаахан эсрэг талын дүр рүү хазаасан гэхүү одоо ингээд үзэгчдэд ингээд харуулах байдлаасаа тэ ингээд маш олон хүний амьд төрж байгаа гэдэг утгаар одоо Death Note-ийн Kira ч юм уу тэ эсвэл одоо Code Geass-ийн хөлөө шийдэртээ одоо хүмүүс амар харьцуулаад байгаа байхгүй. Яг одоо энэ цаг үед тэгсэн боловч яг эцсийн дүндээ ингээд Code Geass-ийн хөлөөш Кира хоёр ч юм болохоор ингээд эцсийн хүртэлтэй төгсгөлийн анги хүртлээ тэд нар хизээч ингээд одоо өөрсдийнхөө одоо тэ үзэл баримтал үйл хэрэгээсээ буцаагүй. Тэр утгаараа байсан боловч эрээний хамгийн гол нь сайн өөрөө төгсгөлийн chapter дээр үгүйсгдэг байхгүй юу? Бүр ингээд оронгоор нь тэгсэн чинь ингээд тийм хүн байгаагүй юм шиг. Тэгсэн чинь ингээд тэр нь ингээд хүмүүс амар ингээд тэ сэтгэл маш дундуур үлдээд тэрнээсээ болоод ингээд өөрсдөө шин төгсгөлийг хүртэл ингээ хийж штт. Тэр эсэргүүцээ илэрхийлэхээс илүү одоо юу эсэргүүцээ илэрхийлэхээс илүү баг одоо өөртөө гомдлыг тайлж байгаа маш бас тэ эн чинь ингээд энэ олон жил үргэлжилсэн тэ бас тэгэл хүн болгоны ингээл маш хүлээлтийг ингээл тэ төсгөлөө яаж тавих бол угаасаа ингээл амар заглаг зохиол бичсэн. Ерөөсөө л Attack on Titan нэг л юм дутсан. Төсгөлөө айтайхан тавьцсан бол тэгэл болох байсан. Тэгээд гэтэл яг ингээл Исаамагийн тэгэл тэр хитгэн панелууд ингээл эцсийн дүндээ ингээл эрен ингээл тэр бүх ингээл тэр хүн чинь ингээл энэ олон жил ингээл баг онцгой мэд зохиол бичснэ тэ хүн болгоны ангаалгацснаа тэр болгоныг ингээд өөрөө ингээд шал дэмий үрчиж байгаа байхгүй. Тэгсэн чи одоо ингээд тэр дургуутсан хүмүүс ингээд байгаа шүү дээ. Тэгсэн чи тэр төгсгөл таалагдсан хүмүүс болохоор ингээд тэ та нар ингээд болохоор эрен хүн гэдэг талаас нь харахгүй байна. Эрен чи ингээд бус биднэртэй л адилхан хүн штэ тий. Би бол наад талдж байгаа шүү яг үнийг хэлэхэд. Тийм үү. Тэгээд надад бол таалагдж байгаа тий. Эрен бол ингээд зүгээр биднэртэй адилхан хүн штэ. Энд чин тэгэл та нар ингээд болохоор дотроо зойлон. Тийм чи бас ингээд эрэнд чи ингээд нэг тийм эмзэг тал байгаа тий. Эрен угаасаа ингээд хийж байгаа зүйлдээ өөрөө ингээд маш харамсаж ирсэн. Ачнаа ингээд энэ зүйлийн хадлаа маш олон жил золиосон ч гэсэн ингээд гэдэг утгаараа тэгснээ ингээд эренэг болохоор ингээд хүн гэдэг талаас нараад тэгснээ нөгөө талд байгаа одоо миний талд байгаа фэнүүдийг болохоор бас жоохон буруу шаасан. Тэр нь яг юу ч буруу шаасан бэ гэхээр та нар болохоор ингээд өөрсдийнхөө толгойд ингээд зохиоцоо одоо тий эренэг ингээд тийм байгаасаа гэж зохиоцсон юугаараа байгаа та нар тэгээд Исаама тэрийг бичээгүй болохоор та нар бухимдаад байна тий. Эренэг та хүлээж авч чадахгүй. Тий. Та нар ингээд өөрсдийнхоороо ингээд нэг дүр өөрсдийнхоороо ингээд эренэг хартсан. Тэгээд Исаама одоо ингээд зохиолч ингээ хүндлэхгүй байна гэдэг байгаа байхгүй. Тэр тал дээр би бол угаасаа
яг санал нэг байгаа. Би хичнээн ингээд төгсгөл надад таалагдаагүй ч гэсэн би тэр нөгөө тэр чинь ингээд фэнүүд нь өөрсдөө төгсгөлийн өөрчилж яах гэдэг чинь надад ингээд амар юу байхгүй. Бас тэр зохиолчигтэй тийм агуу зохиол бичсэн тэр хүнд бол бид нар талархах хэрэгтэй шүү дээ. Хичнээн төгсгөлөө муу тавьсан зөндөл тийм олон жил бичлээ шүү дээ. Тийм олон цувралууд угаасаа зөндөө байдаг төгсгөлөө ерөөсөө муу тавьсан олон цуврал зөндөө байгаа. Тэгэхдээ ингээд фэнүүд нь тэрийг хийж гэдэг чинь бол яг үндэ зохиолчд нь үзүүлж байгаа амар тийм муухай доромжлол одоо үл хүндэтгсэн хэрэг гэж би бол үзээд байгаа байхгүй. Тэгээд яа тэр утгаараа угаасаа тэгэл тэр фэнүүдийнх нь бичсэн зохиол бол угаасаа надад таалагдаагүй. Яг уу чиглэл нь бол яг миний тэгж яваасаа гэсэн чиглэл байсан ч гэсэн яг үндэ бол таалагдаагүй. Тэгээд Attack on Titan мэдээч төгсгөл нь гарахаар яг хүмүүс хоёр тал руугаа яг хуваагдана. Угаасаа ойлгомжтой. Мэдээч нэг тал нь бол төгсгөл нь бол мэдээж сэтгэл ханаа, нөгөө талд нь болохоор хизээч сэтгэл нь ханахгүй тий. Яг тэгж үлдэн. Тэр бол ойлгомжтой. Тэгэл эцсийн дүндээ тэгэл дууссан бол дууссан юм да. Тий, нэг одоо яг чаахгүй шүү. За Attack on Titan-д бол юм байна тэгэл. Нэрээ миний нэг асуух юм. Энэ JoJo-гийн фэнүүд яагаад амар чимээг байгаа? Энэ сая бууин болоод анime нь гараагүй юм уу? JoJo-гийн шинэ part. JoJo-гээр ингээд би хүмүүсийг бүр ална гэж бодсон шүү дээ. Шуугаад амар хэцүү заяа наадах чинь. Наадах чинь ингээд амар хэцүү. Яагаад бодоод үзсэн. Муу сайн байсан. Муу шиш. Би ингээд уусаа JoJo-гийн фэнүүд шүү дээ тий. За. JoJo дээр ингээд магтах амар гоё юм. JoJo ингээд David Production ингээд бас ерөөсөө JoJo-гоос бусд тийм мундаг өөр аниме хийгээгүй нэг тийм студи гэдэг байхгүй. Одоо юу гэдэг чинь Mushoku Tensei хийсэн одоо нэг зөвхөн Mushoku Tensei зориулагдаад гараад ирсэн юм шиг нэг студи байгаа юм шиг гэсэн үг. Энэ шиг ингээ яг JoJo бол яг тийм студи байхгүй. Бүр үнэхээр JoJo-гоо ял ингээ те яг гоё хийдэг заяа. Фэнүүдийнхаа бүр хүлээлт бүр яг хүрдэг заяа. Тэгсэн чинь ингээд хамгийн гол нь JoJo-г сая ингээ Netflix авчиж байгаа байхгүй. Онцгой архив. Тэгэнгүүтээ JoJo-г ингээд шууд 12 анги цацсаж байгаа байхгүй. Эхний 12. Тэгэнгүүт чинь нөгөө хамгийн гол нь аниме чинь нөгөө нэг те хүмүүс ингээ хайптай болгодог зүйл чинь. Ерөөсө 7 хоногор хүлээж үзэх байгаа шүү дээ. Cliffhanger үлдээнгүүд дараагийн клип болох. Гэтэл чи ингээд те өө Netflix маа 12 анги үзтээ дараагийнх нь ерөөсө ингээл те хэдэн жилийн дараагаар нь. Гэхдээ хэдэн жилийн дараа ш. Зөөр ингээд шууд ихтэй 12 анги гаргачих жоох. Тэгэл хүмүүс чинь ингээл те шууд ингээл 12 анги үзээд дууссан. Тэгэнгүүт чинь нөгөө ингээл яг гоо 7 хоногор тэр чи ярих юм бүр байхгүй болчих жоох. JoJo фэн чимээгүй бүр ингээд бүр дэлхийд даяараа те монголчууд эхэлтгүү ингээл дэлхийд даяар групп онлайнаар болно. JoJo-г мим нь бол зөндөл явдیں۔ За ер нь бол алдартай шүү дээ JoJo юм чинь. Шинэ сезон гарах байгаа юм чинь одоо нэг хэсэг бол хаасайгу харагдана хата гэж би ер нь бол бодсон байсан байхгүй юу? Ерөөсө таг чиг. Бүр дугаасаа таг чиг байхасаар харах. Би хүртэл ингээл амар хүлээчээл тэгэл яг ингээл 12 анги үзчихэл. За гэл нэг ерөөсө Netflix чинь бас тийм нэг юутай юм биш. Бөөнтх нь айгүй гоё боловч эсэргээрээ ингээд 7 хоногор ингээд JoJo Friday гэдэг мемчээрс алдартай байлаа шүү дээ. JoJo ч 5 дахь орой гардаг. Тэгэл амар гоё ингээд тийм cliffhanger үлдээдэг гэсэн. Ерөөсөө Netflix чинь тийм юм чи бүгдийг нэвдээ ичдэг. Ер нь ингээд хараад ахаар чинь ингээд Netflix чинь нөгөө нэг аниме санхүүжүүлээд одоо айгүй гаргадаг болсон шүү дээ. Тэгсэр нэг бүгд 7 хоногор гардаг. Тэгэхэд бүр ингээд JoJo бүр Netflix-ийн оригинал гэж явангуудаа бүр шууд 12 ангаар цацсан. Тэгэр нь бас ингээд айгүй хайпных удаан үргэлжилсэнгүй ш. Тэгэхээр те ер нь юу хайп үргэлжлээч үү эхлээл дууссан. Мэдээж JoJo-гийн саяны сизон бол үнэхээр гоё хүлээлт төрсөн. Гоё сизон болсон. 12 анги нь бол үнэхээр гоё байсан. За тэгэхээр энэ үйлрэл гарч байгаа аниме нүцний хамгийн жоохон сонин итгээд гэмээр аним харагдаж байна уу ер нь? За надаа ерөөсөө итгээд гэхээс илүү ерөөсөө айгүй сонин зүйл гэх юм бол нөө Шумацу нэг хараа мэгцэн байсан шүү дээ. Надах чи. Энэ бүр ихтэй бүр арайч дээ. Энэ их дуусаа өөрөө зохиол мөхөлж тэр амар тэнэг юм бэлээ л дээ. Яг хав ер нь жаахан зүгээр ингээл цул фейс хэрэгсэл юм бэлээ л дээ. Энийг ихтэй бүр хамгийн тэнэг нь бүр өмсөлж байгаа хүртэл ингээд сенсор хийж байгаа. Тэрийг хараад бүр ёо гэж бодсон. Энэ тэгснэ бүр сенсорын хүртэл бүр ингээд амар заваа ингээд нэг тийм CD дээр үйт ингээд бид нар VCD DVD байдаг бах. Нэг CD зурагтахаар нэг гацдаг шиг DVD. Яг тийм мухай сенсор хийсэн. Хар бүр тийм бүрстэй энэ илэрхийлэн тэгэхээр тэнэг байсан. Тэгэд надаа өөр чин за энэ Cloverworks-ийг би яг 3 анime гурлаг. Уусаа Cloverworks
сүүлд амар анхааралтай байгаа студ болохоор гэсэн. Яг дандаа нэг хурдан стилээр юм хийдэг сандар байдаг шүү дээ. Тэгээд ингээд 3 аниме ингээд үзэж байгаа байхгүй. За. Тэнгүүт за одоо нэг юм косплей хийгээд байгаа нөгөө аниме байгаа шүү дээ. Сонобиск доолмол. Тийм. Энэ болохоор ингээд айгуу дажгүй зөө. Гэхдээ энийг бас хүмүүс ингээд ярихтаа ингээд энэ ч бас My Animalist дээр айгуу өндөр оноотой 8 хийдчихвүлээ. Тэнгүүт хүмүүс ингээд энийг бас аим шүүмжлээд байгаа байхгүй. Энэ одоо яг юм гоё байгаа ингээд тий. Энэ ингээл зүгээр л нэг ингээл бас л байдаг л нэг сэтв биш мэс тэгэл тэгсэн чинь энэ бас нэлээд айгуу том дээгүүр ороод ирсэн. Яг энэ Attack on Titan Kimetsu no Yaiba гэж өрсөлдөд байгаа болохоор энэ яг юу нь гоё юм хэлэх вэ? За, чамд юу гоё? Зүгээр цэвэр фэн сервис. Фэн сервис зураглал сайтай фэн сервис тэгээ яг ингээд тунгаа болчих юм бол амар гоё заяа. Одоо жишээлбэл наа чи эмгтэй эрэхтэй айл айл хүмүүст нь ингээд зориулсан гоё фэн сервисүүд гарч ирээд байхгүй. Одоо жишээлх юм бол Gojo хүн байгаа зү эрэхтэй хурцаа идэх нь. Цаа чи ингээл юм оёхтой ингээл ичиж мэгчээл ингээ амар хүндлэлтэй хандж байгаа ингээ бүр ичиж улаагаал ингээл нүүр нь улаагаал буу юм болж байгаа. Амар хөөрхөн заяа. Тэр нь бол амар хөөрхөн санагдаж байгаа. За нэгдүгээр фэн сервис, хоёрдугаарт ингээд илүү дутуу дүр байхгүй. Тий. Тийм тэгэнгүүтээ гуравдугаарт бас ингээд гэхдээ яг дөрүүдээ бол айгүй айтайхан гаргаж ирж байгаа юм шиг харагдаад байгаа. За яг ингээд те бас тэр гол дүр нь ингээд нэг тийм айгүй ичимхий штэ. Ичимхийг нь ингээд айгүй зөв харуулсан. Өөрөө болохоор болохгүй амьдрчих юмсан гэсэн л хүн байгаа даа зү. Яг хөө нөгөө багтаа ингээд те өөрөө ч нөгөө нэг тийм хина ингээ гэдэг тийм нэг Японы тийм хүүхэлдэд амар дуртай штэ. Тэгсэн чинь нэг найз нь чи одоо эрэгтэй юм байж өхний юм сонирхлоо гээл. Одоо ч гэсэн нэг тийм хандлага ер нь ажиглагддаг штэ. Хүнийг одоо сонирхдаг юмар нь ингээд амар те нэг тийм доош нь хийх гэдэг ч юм уу. Харин манай бага ингээд нэг тийм хүүхдэд өссөн штэ. Ангийнхан бүгдээрээ чи эрэгтэйж бар байгаар тоглолдог гэж шоолдог. Бага тийм хүүхдэд. Тэр чинь тэгэхээр ингээд надад уусаа Gojo гэдэг гол дүр нь айгу таалагдаад байгаа байхгүй. Тэгээ уусаа ингээд багасаа ингээд өөрийгөө жаахан тэг за би угаасаа ингээд болохгүй юм байна. Болохгүй тэг хүмүүс ингээд миний сонирхтой юм мэдчих юм бол жаахан тийм юу юм байна. Намайг ингээд буруугаар ойлгох юм байна. Ер нь жаахан адаас ч ирэх юм байна гэдгийг мэдээд өөрийг ингээд хаацсан. Хаалттай тэгсэн хэрнээ надаа ингээд тэг өөрийнхөө дуртай юмнасаа одоо юу гэдэг чинь жаахан ичдэг гэхүүдээ хүмүүсээс тийм жаахан нуудаг хэрнээ дуртай юмдаа ингээ өөр амар дуртай байгаа байхгүй. Тэрнийхээ төлөө ингээл тий өдөр шөнөгөө ингээл юмаа хийдэг. Айгүй энэ ч нэг тийм ажилсаг тэрнийхээ төлөө амар тий багасаа ингээд зориг тавьсан. Ичнээ ингээл дуртай юмаа хүнд бас ил хийхлэхээс санаа зовдөг ч гэсэн тэрэндээ өөр амар дуртай. Тэгээд охин нь болохоор шал өөр тийм цоглог охин шүү дээ. Гэхдээ Gojo бодоход ингээд өөрийнхөө дуртай юмдаа тэрнийхээ төлөө амар тийм одоо хүн ингээд тэрийг шоолж болох юм бол дургуутслаа амар илэрхийлдэг өөрийнхөө дуртай амар хамгаалдаг. Тэгэнгүүтээ тийм хүчтэй тэгснэ нэг тийм одоо энэ Gojo болохоор бас тийм хүн ингээд өөрийнхөө дуртай ямиг ингээд юу яад тийшүү гэдгийг тэгээд хүнд энээсээ ингээд ичиг зоох хэрэггүй энтэй ингээд тийм өөрийнхөө дуртай ямиг дуртай зүйлийг дуртай гэдгийг хэлээ бардам бай бус хүмүүсийн ер нь юу гэхнээ хамаагүй гэдгийг бас ингээд Gojo-д ягаад энэ романс гэдгээс ил бас хөөхөн тийм тий жижигэн гоё деталууд яваад chemistry яваад байгаа байхгүй. Тэргээрээ ингээд нэг илүү дутуу юм байхгүй зүгээр ингээд хөөхөн гэдэг утгаараа надаа айгуу таалагдаад байгаа. Гэхдээ Akebi-chan гэдэг энэ стой аюултай юм ээ. Энэ яг юу гардыг? Энэ бол нэг амар хөөхөн. Юуны талаар гардыг? Энэ болохоор ингээд бас нэг хөдөөн чаашаа. За гэхдээ хөдөө зөө. Гэхдээ нэг тийм октын дунд сургууль байгаа байхгүй. За. Тэгснэ. Тэгэл дунд сургуулийн одоо нэг 9-р анги хүртэлх хүүхдүүд байгаа шүү дээ. 7-оос 9-р анги хүүхдүүд. Тэгсэн хэрнээ жоохон 7-р анги хүүхдүүд хэрнээл нэг тийм одоо амар фэн сервис гэх үү тийм хүний нөө фетишнүүдийн талаар амар харалт байгаа санагдаад байна. Тэгэхээр жоохон юу юм. Уул нь ингээд зохиол мохол айгу хөөрхөн заяа. Зүгээр л ингээд нэг тийм бас яг энэ косплейтэй шиг хөөрхөн хэрнээ ингээд 7-8 дугаар анги хүүхдүүд ингээд амар тийм хөл мөлнийхөө зургийг авдаг ч юм уу. Эсвэл нь 7-8 дугаар анги хүүхдүүдийн ингээд нэг тийм
хөл мөлийг тийм амар эротикаар харуулаад тэнгуүтээ одоо тэг нөгөө эднэрийн нөгөө бие тамирын хичээл дээр жишээ нь хөлс мөс нь гарахыг хөлс чинь ингээд тийм амар тийм жаахан нэмэх 18 болгочих гээд байдаг талтай байдаг шүү дээ. Айгу. Тийм болохоор бас надад айгу жаахан эвгүй санагдаад байд. Наа чи баг канселт болохоор сонсогдож ш. Надад бол ер нь бол баг насны хүүхдийг ер нь бол sexualize хийгээд одоо тэгж харуулад байна гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү юм бол тэгэл нэг дадаа жаахан тэг санагдаад байна. Жаахан эвгүй юм те. Нэг тийм дадаа жаахан эвгүй бас ингээл харь сонссон чинь. Фэн сервис нэгээд тэгтэж жаахан амар хүмүүсийн нөгөө нэг янз янзын фетиш үүдэн шүү дээ. Тэрийг бол нэлээд харуулдаг. Харуулдаг юм шиг харагддаг. Тэ чи энэ Сасакито Мияно гэдэг энийг үзэж байгаа юу? Тийм. Ер нь бол айгүй хөөргөн заяа. Зүгээр тархиа онтраачаа зүгээр сайхан хөөрх юм үзэл хайрын хүргэмээр байвал Сасакито Мияно үзэх л болно. Харин тийм шүү. Ер нь бол Фужоши нартай айгүй дажгүй байсан. Бас яг подкаст хийдэг тийм туршлага байхгүй болохоор их нэлээд янз янзын холж хам шимээ ярьчих шиг боллоо. Дараагийн дугаараас бит хоёр нэлээд төлөвлөгөөтэй үзнэ. За ингээд подкаст дуусгая. Тэгээ дараагийнхаас дараагийн дугаараар дахиад уулзъя. За баяр таа. За баяр таа.